Хай, өглөөний мэнд. Бид нэр амралтаараа Хятадын өөр хотод Вэйхай гээд далайн эргийн хотод ирсэн амарч байна. Гайгүй сайхан амарч байна. Буудлаас гайгүй тухтай. Тэгээд орон том болохоор одоо манай гэрийн орчин 1.8 м-тэй байхгүй. Тийм болохоор жоохон шахалцах гад идэгэн. Буудлын ор болохоор 2 м-тэй болохоор ер нь гурлаа гайгүй тухтай. Гэтэ буудлын нүг өглөөний цай нүнтэй болоод исэн болохоор нь өөртөө өглөөний цайгаа бэлдээд өрөөндөө уужий гэж ирсэн. Гэтэ ер нь аяллаар явахаар ингээ хоол хүнсний асуудал хамгийн төвөгтэй санагддаг. Гэрийн хоол идэхгүй нэг дэлгүүрээс аль эсвэл гадуур ингээ хооллоод идэг болохоор жоохон тийм. Гэтэ зүгээрээ угаасаа 7 чонхгүй нэг 6-7 хоног амрах юм чам. Өчигдөр би далайн эрэг дээр сууж агаад наранд нуруу цээж мань түлэгдсэн байсан. Тэгээд орой усанд орох гэсэн чинь нөгөө ингээ би угаагчаар би зүлгсэн чи бүр амар хорсоод заяа юм. Тэгээ яг түлэгцсэн мэдсэн байхгүй юу. Тэгээ хүйт усан зогссон ч гэсэн ерөөсөө одоо арьсан дээрх температур ерөөсөө буурахгүйсэн. Гэтэ би ерөн 100 болгон л нэг тийм арьсны онцлогоос шалтгаалаад ингээд наран түлэгдчихдэг заа. Гэтэ азар өчигдрийн гайгүйсэн байна. Тийм болохоор шөнө бас ингээд унтаж чадаад арьсан дээр ингээд цэврүү үсрээг нь хамгийн зүгээр заа. Өчигдөр гэхдээ би чигшүүлэгч түрхэд унтсан. Ер нь ингийн үед бол би ерөөсөө тосолдгүй надад биеийн тос байхчгүй заа. Тийм болохоор нөө далайн эрэг дээр байхдаа нарны тос ерөөсөө түрхээгүй тэгээ түлэгдсэн байхгүй юу. Тэгээд орой ирээд нөө түлэгдээд бие тослох гэсэн чинь тоц байхгүй. Захиалаад авчиг гэсэн чинь хэтэрхий орой болсон. Тэнгүүд нь байсан ганц нүүрнийхээ чигшүүлэгчийг би эндээ түрхээд янчийнхаа талбай амар томтой болохоор хамаг чигшүүлэгчэд дуусгаад. За бид 3 өнөөдөр Жимэн Дав гээд энэ шар тэнгисийн эрэг дээрх нэгэн арал дээр ирлээ. Ер нь энэ хэсэг аялал жуулчлалын газар болохоор яг аялагчдыг энэ дэрж үцхийг зөвлөд юм байлээ. Гэхдээ Вэйхай гэдэг энэ хот яг далайн эргийн хот болохоор аялал жуулчлал амар хөгжих боломжтой байт юм байна. Хашаач харсан, юунд ч очисон дандаа далай харагдчихдаг болохоор нэг тийм үзэсгэлэнтэй хүмүүс ч айгүй их ирд юм байна. Тэгэд яг энэ Жимэн Дав гэдэг нь болохоор дахиад донгоддог арал гэсэн утгатай үг байхгүй юу. Тэгээд тийм их дахиад донгодтой байна гэж үгүй. Гэтэ хажууханд нь бас юу илээ. За илжгэн арал гээд бас нэг арал байт юм билээ. Тэгээд энтхийн хүмүүс ярихдаа за бүр дээр вид заа. Нэг тээвэрчин, далайн хаанд, нэг дахиа, нэг илжиг авчиж өгөхөд яг энэ шар тэнгисийн энэ хэсгээр явж исэн чинь гинт дахиа амар хүчтэй донгодоод тэгсэн чинь нөгөө нэг тээвэрчин нь сандраад завнаасаа дахиагаа унгаад илжгээ ос унгаад тэгээд тэр дахиа нь арал болоо төвөрцнийг нь одоо энэ дахиад донгоддог арал нөгөө талд нь нэг илжгийн унсан хэсгийг илжгэн арал гээд нэрлдэг юм домогтой юм байна. Гэтэ энэ бол мэдээж домог төдий батлагдаж ницаагдах шаардлагагүй хуйч арай байх хангалттай. Тэгээд одоо болохоор энэ өвөрмөц байгалийн тогтцтой хөрхөн арал дээр кино зураг авалтууд маш их болдог гэж байна. Нэвтрүүлгүүд бас их болдог гэж байна. Одоо намайг нэг бакалаврын үед байхад Бабачинар гээд нэг хүүхдийн нэвтрүүлэг гараад идэг гэсэн юм а. Тэрний зураг авалт энд хийгдчихсэн гэсэн. Өнөөдөр яг энэ хэсэгт байсан чи яасан гэж. Одоо ингээ харахад тэнгэр бүр амар бүдигээд угаасаа бороо туслаад исэн байхгүй юу? Бид 3 угаасаа зонтог аваагүй юм. Ядарч уул хадаар явж хаад бас зонтог ачааны нэмэргээд норол яваад исэн. Гэтэ угаасаа борооны хүчтэй хороогүй за жоохон туслаад аваад исэн. Тэгсэн чи яг бид 3 энэ саяны нэг хормын ордонд гэжтэй юм яг аль биесны хвшилтэй зүгээр юм хөөрхөн жижигэн барилга байсан байхгүй юу? Тэгээ тэнд нэг бид нартай бид 3-тай нийлээд нэг 20 хүн заа. Яг ингэ бийжсэн чи гинт бүр далайн амар хүчтэй шуурга болоод заа. Тэгээ бид нар бүр амар ингээд бороонд цохиулаад илсэнд бас ингэж цохиулаад хүү маань уйлаад бид хоёр тэгээ хүүгээ хоёр талаас нь ингээд тэрвэл хамгаалж байгаа штэ. Тэгсэн чи хүү маань айгаа тэгээ даянга цохиод 30 минут бүр амар хүчтэй бороо орсон заа. Бүр амар. Тэгэл уйлаг болохоос тийш томчууд бас бүгдээ л ажиллаж байгаа штэ. Тэгэд гадаа нөө гудамжинд байсан юм зардаг майхнууд бүгдээ ингээд хийсээд тийшээ хараад хүмүүс нь цухтаал болсон. Тэгэд нэг 30 минут байж агаад тэгсэн чи салхин найраа намжаад гэтээ бороо нь бол амар хүчтэй асгараад эхэлсэн. Тэгээ бид 3 баатарлаг юм болохоор хамгийн эхэлж гараад гяс сонгоцондоо суугаад нөгөө нэг Вэйхай руу явъя гэж бодоод тэгсэн чи харин бороо арай багсаар аваад гайг болсон. Тэгээ хойшоо харсан чи хойноос нөгөө нэг үлдсэн 17 маань гэж ээлжээр яван цав явж лээсэн.
За ёо манай нөхрийг хараа. Хүүхдээс цуулахгүй хаяа нэг сони юм хүүхэд шиг болоод. Үгүй гэхдээ ер нь хүүхдтэй харьцахтаа нэг юм аавын өнцгөөс биш нэг тийм найзууд юм шиг энэ хоёр амар тэгж харьцаад байдаг нь. Тэгэхээр чи би хоёр хүүхдтэй болсон юм шиг мэдрэмж төрнөөс тий. Надад ачаал нэмэд. Тэгэд би хаяа уурлаа хэлчихтий. Чи битээ хүүхэд наснаас хуваалцаад байгаа ч гээд. Тэнгүүт нэг ядаргаатай дандаа өдөөс үгүй энэ насн дээр нь ингэж харьцуулах гоё. Угаасаа утгагүй тэгээ заа зүгэлдэг насн дээр нь очичгол юм чинь гэл. Тэгээд тий. За бодолтой ирлээ. Энэ бодлын нэг таалагдаагүй юм нь угаалга машин заа. 2 угаалга машинтай 2 хатаагчтай. Тэгээд одоо чи яг юм аялын сезон болж байхад ч энэ бодол амар их хүн байгаа штэ. Тэгжээхэд чинь тэгээд 2 угаалга машин хүрхгүй за энд чинь хүмүүс угаасаа далаад тоглох гэж ирж байгаа штэ. Тэгээд орой олгон тэгэл эргэж ирчээл купальник бөөн элстэй хувцснуудаа ингээ угаах гад ингээ ойчролцдог за. Тэгээд нэг угаалгах чинь хэдийн бараг 45 минут үстэй. Тэгчээд ингээд ард ардаасаа 45 минут уртлынхаа нэг хүн 45 минутыг хятад угаасаа нийгмээрээ бүүнөр амьдраас сурсан хүлээлт имээ юмд очир интерт аюу зөкцөө сурсан болохоор тэгээд шөнийн 1 цагт би юм авах гээд очисон чинь урд 2 хүн байсан шүү дээ. Йоо за боли гээд гараараа бацчаад угаалгын өрөөндөө өлгчлөө. За өнөөдөр бит 3 амтны үрэлэн л явах юм. Нөхөрөд 2 бол тэгэл том хүмүүс юм чинь нэг сонирхгүй шүү дээ. Тэгээ яаж яагаад өнөөдөр бүр амар халуун. Тэгэд яг байгаль дээр үйдэг амтны үрэлэн чинь ингээ гадуураалхаад идэг болохоор яа бүр амар халуун. Бид нэрөө тэгэл амтны хүртэл халууцаа тэгэд байшин савлуугаа орсон байгаа юм чи яах юм. Ер нь гэхдээ далайтай хотод давуу тал айгүй их байд юм байна. Одоо ингээл амтны хүрээлэн хүртэл ингээл явж байгаа л харахаар хажууганд ингээл далай эрэг тэгэл далай. Амар үзэсгэлэнтэй байгаа юм чинь. Тэгээд далай чинь нэг гоё салхилаал ингээл хүйтэн салхи мэдрэгдээл нэлийн тухтай байд юм байна. Тийм ч энэ амтны хүрээлэн далайн амт дараа бас алтартай хаа. Юу ч гэсэн үзье. Далайн амтд гиснээс нөө өнгөрсөн 7 хоногт л хүүхдээр зурагт үзчихсэн чинь амтны ертөнц өрн за хятадд юм уу хаанагч гэлээ. Халим үзүүлбэр үзүүлж ихтэй нөө хүнийг эмтэйгээд тэр хүн нь бүр нас орцсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний бичлэгийг хальт ингээ гаргаад гэхдээ тийм амар юм харуулаагүй л те нэг тийм юм болсон гэд ярьж ийсэн. Тэгсэн чинь хүн маань ингээ дууга хураацсан за. Тэнгүүтээ гинт урлаад хүмүүс ер нь өөрсдөө амьдтыг ингээд юу хэлж байгааг нь ойлгохгүй болохоро юу хүсэж байгааг нь мэдэхгүй тэгээд далайд байдаг амьтныг жижигхэн газар авчирчаад уурыг хүргээ тэгээд дараа нь тэгээд яг ингээ хүмүүс лөө дайраа гэж дайраагүй зүгээр ингээ ууртай хандцсан чинь хүмүүс өөрөө бэртсэн. Тэхээс үш ер нь ямар ч амьтанд ингээд хүн лөө дайрах гэсэн хүсэл байхгүй энэ төр гээд уйлаад заа. Хүн маань ойрд гэхдээ сэтгэл хөдлөлөөсөө болоо жоох уйлаад идэг болсон. Насны онцлог юм л баг. Оо ямар дууртны. Оо ямар томин би ямар мангас юм. Сайн амт үстэй амар байгаа үз. Гэтэ хүн болгонд ингээд айдаг юм нондоо байдэн штэ тий. Саяны нүү далайн нохоо гэдэг үлүү далайн арслан ч юм уу. Тэр бол миний ер нь айдсны ер нь бол гол дүр баха. Би өмнө нь ийм ухаан амтаа харж байгаагүй ингэж хайч үзээгүй надад зүгээр мангас шиг л санагдсан. Тэгэд нөхөргөө хоёроос асуухлаар нөгөөдөөс арай жоохон том байгааз гэд ингээд тоохгүй заа. Надаа бол ёо зүгээр айдс хүдс. Тэнд харагдаж авсан онгоц байгааз тэр 3 жилийн өмнө Панамын онгоц далай тээвэр хийжээгээд хар салхин тугдаад онгоц нь нэвдрээ шар тэнгистэнд гаццсан гэсэн. Тэгээд засвар хийгээд буцахад зардал хэтэрхэн өндөр байна гэдэг энэ чи үлдээсэн гэсэн. Тэгээд ер нь яг далайтай хотын давуу талны за зүгээр юм хуучин онгоц ирээ зогсон ч гэсэн тэр ингээд аялагчдын очих хөстэй газар болчдөг за. Далай эрэг дээр тэр онгоцтой хамт зураг авахлахад үзэсгэлэнтэй харагдана гэл ингээд жижигхэн юм болгоо ингээд ууг нь гол хүчин далай байгальд нь байгаа тахад юу ч тавьсан ингээд алт болоо хувирчдаг. Ой. Далайн хотод ирчээд манай хоёр далайн хүнс хэрэглэхгүй гүнээ. Би ядуу шүл уй. За бай бай.